За зөвхөн тэг ба 8 цифрээр бичигдсэн 3 оронтой тоог бичигтээ бичээд тий дараа нь эдгээр тооныхоо нийлбэрийг олоод 8 хуваа гэж. За тэгэхээр 3 оронтой тоо үүсгэх гэсэн чинь бид нар бол 800 гэж үүсгэнэ. За 808 гэж үүсгэж чадна. 880 тэгээд 888 гэсэн юм дөрвөн ширхэг тоо үүсгэж чадах нэ. За тэгээд энэ дөрвөн тооныхоо нийлбэрийг олоод 8 хуваана гэдэг бол ерөөсөө тус бүрийг 8 хуваацсантай ялгаахгүй, өөрөөр хэлбэл 800 хуваах нь бол 100 гарна. 808-ыг хуваах нь 101, 880-ыг хуваах юм бол 110 гарна. 888-ыг хуваах бол 111 гарна гэсэн. За эндээс бол нийт нийлбэр маань 422 гэсэн тоо гарах нэ.